Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. За хэрхэн 100 наслах ухааны нэвтрүүлэг маань эхэлж байна. Студид Медскан, эрт илрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал, хавдар судлаач эмч Батэрдэн хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За энэхүү дугаарыг хамтран ажиллагчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүй эрт илрүүлгийн Медскан болон хариултаа хадгалъя худалдаа үйлчлийн банк маань хамтран ажиллаж байна. За эмчтэй энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өмнөх дугаар дээр одоо Мартин 8-ыг тохиолдуулаад эмэгтэйчдэд зориулаад умаа үзүүний хор тавдрын талаар одоо хамгийн их өвчлөлтөй хүчний талаар подкаст хийсэн. За өнөөдөр бол одоо эрэгтэйчдэд зориулаад эрчүүдийн эрүүл мэнд буюу за бэлгийн сулрал. За яг нөгөө талаараа бол энэ юу гэсэн үг вэ гэхээр эр бэлэг эрхтэн буюу шодон хөвчрөлт хямрахыг би энэ бэлгийн сулрал гэж нэрлэдэг байгаа. Эрэгтэй хүнд. За тэгэхээр энэ талаар бол өнөөдөр подкастаараа ярьж өгнө. Тэгээд одоо буруу ойлголтууд, олон төрлийн янз бүрийн ойлголтууд энэ дээр их байдаг тий. Энэ учраас энэ зүйлүүдээр айгүй сайн одоо зэгцэлж нэг талд нь гаргаж өгч ойлголтыг нь тэнцвэржүүлэе гэдэг ийм одоо ойлголт энэ дугаарыг хийх гэдэг юм гэсэн. За ерөнхийдөө бол бэлгийн сулрал буюу энэ хөвчрөлтийн хямрал бол их тодорхой. Одоо нэг бол яадгүй шинж тэмдэгний яадгүй гэхээр хурдан дур тавиад байх. За секс үед. За нэг бол одоо юу яах? Нөгөө тавихгүй их удах, дур тавихгүй одоо их удах, одоо тавьж чадахгүй байх гэсэн. Дур тавьж чадахгүй байх ерөөс. За нэг бол хөвчөрч чадахгүй байх гэсэн. Эрэхтэн ингээд босч чадахгүй байх, тийм ээ. За нэг бол юу яа? Одоо ингээд хэвийн хөвчрөөд бэлгийн үйл ажиллагаа явагдаж байхад дунд нь хөвчрлэн саатаад ингээд хөвчрөхөө болох гэх мэт. За энэ эмгэгүүд ер нь л нийтэд нь бэлгийн сулрал гэж нэрлэдэг байна. За тэгэхээр үүний чинь хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр шодон хөвчрөх гэдэг үйл ажиллагаа хямраад за тэр хямрлаас нь болоод одоо үндсэн үүргээ одоо бэлгийн ажиллаа хийж чадахгүй нь л гэсэн үг маш товчор бол. За тэгэхээр энэ юунаас болдго юм бэ те? Яагаад ийм зүйл болдгийг? За бид нар ямар арга хэмжээ авч болох юм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцсан гэсэн үг. За тэгэхээр нэгдүгürt гол зүйл нь юу вэ гэхээр одоо бид нар яг юунаас болоод байгаа юм? За тэгэхээр ерөнхийдөө насжилт гэдэг зүйл энэ бэлгийн сулралтай шууд хамааралтай. За энэ бол нэг бидний зогсоодож болохгүй шалтгаан нөхгүй хэдээс зогсоож чадахгүй. За нас ахих тусмал тестостерон буюу эр бэлгийн дааврын хэмжээ буурна. За ингэснээрээ ер нь тухайн хүний бол бэлгийн чадвах бол буурна гэсэн үг. Бэлгийн чадвах чалах гэж нэрлэдэг байгаа тийм. Энэ зүйл нь буурна. Энэ бол яг биологийн үйл явц. Гэхдээ 45 наснаас 70 насны хооронд энэ одоо 45 наснаас эхлээд ингээд одоо буурж байгаа нь одоо бол хэвийн гэж үзээд байгаа. Тэрнээс өмнө энэ бэлгийн үйл ажиллагаа буураад те. За нөгөө эр бэлэг эрхтний бо шодон хөвчрөлт эхэлсэн одоо хөвчрөлтийн хямрал үүсээд байгаа бол энэ нь ямар нэгэн шалтгаанаас болоод одоо ингээд бэлгийн сулрал гэдэг хүчинтэй болж ийн бол гэсэн үг болоод байгаа гэсэн. За эмчээ би нэг зүйлийг асууя. Одоо нөгөө хөвчрөлтийн талаар тасаа ярьсан тий. Одоо хөвчрөлт нь багасдаг гэд. Одоо жишээлбэл энийг сонсож байгаа одоо залуучууд гэх юм уу яг яахыг багасна гэж хэлээд байгаа юм буюу одоо тий бүрэн ингэж босгоёгоо хэлээд байгаа юм уу эсвэл одоо нөгөө банан шиг гэдэг юм уу өгөрцөн шиг гэдэг юм уу яг нэг юм яг ингэх ёстой байна гэсэн юм яг юм оновчтой ямиг хэлвэл за ерөнхийдөө хөвчрөх гэдэг нь цусан хангамжаар дүүрэх. Шодоо бол ерөөсөө юу гэж ойлгож болох вэ гэхээр том хэмжээний судас гэж ойлгож болно. Дотор нь шууд цус орж ирдэг. Хөвчрөх гэдэг бол шодоо гэдэг хэрэгтэн одоо бага арцгаас бага арцг одоо энэ бага арцг гэдэг хэсгээс цусан хангамжаар аваад ингээд шууд богино хугацаанд цусаа дүүрээд одоо дүүрж байгааг хөвчрөх гэж нэрлэдэг. За тэгэхээр судас гэж одоо том хэмжээний судас гэж ойлгож бас болно нэг талаараа. За тэгэхээр судас хэмжээ нь энэ дотор юу байдаг вэ гэхээр нөгөө даралт гэж юм байна. Артерийн даралттай ижилхэн. За тэгэхээр хэвийн үедээ одоо энэ шодоонд байгаа даралт ямар байдг вэ гэхээр нэг 5 мм мөнгө үсний багантай тэнцвүүц юм даралттай байдаг. Хөвчөрч эхлэх үедээ 80-аас 90 мм мөнгө үсний багантай тэнцвүүц одоо даралттай болж эхэлдэг. За яг эд хөвчрлийнхээ үед бол
150 160 мм мөнгө үсний багны ийм одоо өндөр даралттай одоо цус урсж идэг гэсэн үг байна шүү дээ. Тэ бүү даралтаар нэмждэг тий. За тэгэл энэ даралтандаа хүрэхгүй байхыг л хөвчрлөлтийн хямрал гэдэг. Нэгдүгürt. За энэ нь шинж тэмдэгт бидэнд яаж эхлэх вэ гэхээр айгүй тодорхой. Тэ одоо бүрэн хатуурахгүй байх. Одоо хөвчрлөлтийн үед тий эр билэг ирэхдээ бүрэн одоо хатуурахгүй байх. Тэ бүрэн босохгүй байх. За тэгээд хөвчрлөлтөө удаан барьж чадахгүй байх. Одоо дур тавих үйл ажиллагаа болоогүй байх үед хөвчрлөлтөнд зогсох тий хөвчрөхөө болох за эсвэл одоо ерөөсөө хөвчрөөл тэгээд шууд ингээд маш богино хугацаанд дур тавьчихдаг. За ийм одоо эсвэл дур тавьж ерөөсөө чадахгүй байх. Ерөөсөө ингээд дур тавьж чадахгүй байх. Энийг бол юу гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр ингээд нийтэд нь бэлгийн сулрал гэж нэрлэдэг. За тэгэхээр хөвчрөх гэдэг нь яг энэ хатуурлын хэмжээг тий. За яг цаанаа юу яваад байгаа юм бэ гэхээр даралт байна шүү дээ. Энд чинь ерөөсөө шингэн зүйл орж ирж байгаа буюу цус орж ирж байгаа учраас энэ даралт гэдэг зүйл яригддаг байна. Яг л нүг одоо атерийн даралт чинь бид нэг 128 гээл ярьж байгаа шүү дээ. Сулрах үедээ, агших үедээ гээл судсанд үзүүлж байгаа даралтыг нэрлэдэг байгаа. Яг тэр шиг саяны шиг ийм шот авал хэвэн үедээ 5 мм мөнгө үсний багантай багна. За хөвчөрж эхлэх үедээ 80-90. За яг эд хөвчрлийнхаа үед 150 160 мм мөнгө үсний багны даралттай байхыг л юм хэвэн гэдэг. Би нөгөө өмнө нь ингэж сонсч байсан байхгүй. Одоо яг бид нар бол ингээ банан жимсийг мэдэн штэ тий. Тиймэрхүү хэмжээний хатуурал бол нөгөө бүрэн хатуурал биш. Харин нөгөө одоо энэ өргөст хэмхийг одоо ингээ барихад ямар байдаг вүлээ. Тиймэрхүү хэмжээнийх бол бүрэн гэж яг ингээ нэг зүйлүүлж хэлж байгаа тий. Тий бас ер нь буруудахгүй тий. Яг нөгөө нэг яг заавал өгөртэй шиг заавал банан шиг гэсэн үг шил тий. Хүн хүнийх ер нь өөр үү тий. За энэ дээр бас нэг ойлголтыг хэлж өгөхөд бол төрөлхийн ингээд хүн хүний бэлгийн чадвах гэдэг зүйл өөр байдаг. За жишээ нь одоо ингээд нэг удаагийн секс хийхдээ те 3-4 цаг 8-10 удаа ингээд дараалуулж секс хийх одоо чадвартай, ийм чадвартай эрчүүд байна. Ингээд төрөлхийн гэсэн үг. Зарим нь бол ингээд одоо 3-4 удаа одоо секс хийх чадвартай, ийм төрөлхийн одоо чадвартай хүмүүс байна. Зарим хүмүүст нь бол 1-2 удаа секс хийдэг энэ хэвэн байдаг. За эмэгтэйчүүд яг адилхан байдаг. За тэгэхээр ер нь бол бэлгийн харилцааны зохицол гэж юуг нэрлэдэг юм бэ гэхээр яг энэ зохицлоороо тэнцэж байгаа хүмүүсийг зохицол гэж нэрлэдэг гэсэн. Зохицохгүй хүмүүс нь бол ер нь юу байдаг вэ гэхээр яг нөгөө эмэгтэй нь юу гэх юм бэ? Одоо дургу агаад тах ч юм уу. Дургу ах бол биш л дээ. Эмэгтэй нь биологоос цаанаасаа ингээд нэг удаа ихтэй олон удаа хийх дур хүсэлтэй байдаг. Эрэгтэй нь биологоос нөгөө 1-2 удаа нэг удаагийн одоо секс ихтэй хийдэг ийм төрлийн байхаар энэ хоёрт зохицол үүсэхгүй байх гэсэн үг. Тэгэхээр зохицол үүснэ гэдэг нь яг нөгөө нэг 1-2 удаагийн жишээ нь секс их дур хүсэлтэй ийм одоо эмэгтэй хүнтэй ийм ижил төрлийн дур хүсэлтэй эрэгтэй хүн зохицдог. За өндөр хэмжээний дур хүсэлтэй хүнтэй өндөр хэмжээний дур хүсэлтэй хүн зохицдог ч гэдэг юм уу те. Энийг бол бэлгийн харилцааны зохицол гэж ер нь нэрлэдэг байна. Тийм дүндээ сонсч байсан юм бас юу юм. Эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ ер нь аль ч насны хүмүүсийн хувьд ер нь л нас ахих тусам мэдээж бууралт явагдана. Тэг ялангуяа 30 наснаас эхлээд. Тийм залуу байсан. Тийм залуу байсан. Ингээд бууралт нь эхэлж байгаа. Тэгээ яг одоо эрэгтэй хүмүүс жишээ нь түрүүнд хэлсэндээ тестостерон болон одоо бэлгийн үйл ажиллагааны чадвар бол 45 наснаас эхлээд буурахыг хэвэн гэж үзнэ. Тэр наснаас өмнө буураад байгаа бол энэ асуудал байна л гэсэн үг. Энд өвчин эмгэг байна гэсэн үг. За одоо тэгэхээр эндээ яг статистик ярих хэвээр. Дэлхий дээр байгаа одоо хийгдсэн судалгаагаар таамгаар үзэж байгаа шүү дээ. Судалгаагаар бол яг эрэгтэйчүүдийн 52% нь насан турш эрэгтэйчүүдийн 52% нь бэлгийн сулрал өвчин үүсдэг. Ямар өндөр юм бэ? Өндөр байгаа ч тийм. За гэтэл Монгол 64%-тэй байдаг юм судалгаа байдаг. Энэ хамаагүй өндөр. Дэлхийн дунджаас дээгүүр тийм. За тэгвэл бэлгийн яагаад юм байдаг юм бэ гэхэд нөө бэлгийн сулрал үүсгдэг шалтгаанууд байгаа. За нэгдүгürt бол тамхи татах. За тамхи татахаар яг яагаад бэлгийн сулрал үүсгээд идэв юм. Хүмүүс аягүй сайн мэддэж ш нь тамхин дээр чинь бэлгийн сулрал үүсгэнэ гэд наалт наацсан те. Тэгэнгүүт тамхи татдаг хүмүүс чинь зүгээр тэр наалтыг нахахгүйгээр уушгины хорт авдар үүсгэнэ гэсэн наалтыг нь аваад байдаг те. За гэтэл механизмуд яадаг вэхээр түрүүнд ярьсан одоо эр бэлэг эрэхтэн бо шодой гэдэг эрэхтний одоо босох гэдэг хөвчрөх гэдэг үйл ажиллагаа бол цусаар дүүрэх
ийм одоо үйл ажиллагаа байна шүү дээ. Механикод бол дотор нь ингээд цус орж ирээд дүүрж байгаа гэсэн. Тэгэхээр энэ яг судасны одоо эрүүл мэнд аюул чухал хамааралтай бол явчихж байгаа. За тамхи татахаар хүний ерөөсөө юу гэмтдэг юм бэ гэхээр хүний биеийн бүх судаснууд гэмтдэг байхгүй. Судаснууд ч өөхөр одоо тамхинаас болоод хол бодисонд түлэгдэн хатаж орж ийн судас саны хатуурал эхэлнэ те. Атеросклероз гэх судасны хатуурлууд болно. За тэгээд дээрээс нь одоо нөгөө өөх тоснууд нь хоримтлагдана. Судасны ханд өөх тоснууд нь хоримтлагдаад цусны урсгал саатаад ингээд яг судасны эмгэгүүд үүсгдэг байхгүй тамхи ерөөс. За энэ жишээ нь яг юунд одоо асуудал байдаг хөө нэгдүгээрт яг энэ бэлгийн үйл ажиллагаанд буюу бэлгийн чадахад маш муухай нөлөөлдөг гэсэн. Ягаад тэгэхээр тухайн эрхтэн маань өөрөө яг тусгай хангамжаар дүүржээж одоо үйл ажиллагааны явагддаг онцгой учраас энэ бага арцгийн эрхтнүүд те шодоо гэх мэт ингээд захын эрхтнүүдэд хэлхсэн судснууд зөндөө байгаа. Ингээл энэ судснууд нь яадаг вэ гэхээр энэ тамхинаас болол те өрөсөөл өвдөөл хатуураал эсвэл хатаж орж байгаа бол ингээд цусны усаас хадаад ирэхээр одоо хөвчрөлтийн хямрал нь үүсэж байгаа гэсэн үг. Хангалттай хөвчж чадахгүй болчихж байна гэсэн үг. Тэгэхээр тамхи гэдэг бол бүр одоо энэ бэлгийн сулрал эр билег эрэхтний хөвчрөлтийн хямралын номер 1 шалтгаан болж өгнө. За хоёр нь энэтэй ерөнхийдөө төсөөтэй зүйл нь юу гэхээр тархалт цаашлаа чихрийн шижин багт. Ер нь биеийн чин их байх тусмаа л чадах муу байна гэсэн үг. Биеийн чин өксөх тусмаа л чадах муу болно гэсэн. Тийм үү? Тарган байх тусмаа л одоо шодоо хөвчрөл муу байна. Цусан хэмжээ дүүргэж чадахгүй байна. Тэ тэнд очиж байгаа цусны хэмжээ одоо туранхай үннийхээс ялгаатай байна л гэсэн үг байна. За дээрээс нь энэ юу одоо өвчин эмгийг бас хамааралтай. Дээрээс нь одоо бэлгийн үйл ажиллагаас ингээд хангалттай хөвчөрч чадахгүй байна гэж байгаа бол зүрх өвдөд байна гэсэн үг. Шууд ойлгох юм бол тий. Зүрх нь өвдөж байгаа учраас яагаад вэ? Энэ чинь цусан хангамжийн зүрх цусан хангамжийн дутагдал үүсээд байна шүү дээ. Үүнээсээ болоод хангалттай хөвчөрч чадахгүй байна гэсэн үг. Тэ? За тийм учраас бид нар ингээд ганц ингээд одоо юу гэдэг нас за хорц зуршил ч юм уу тэ илүүдэлжин эдгээр хайхаасаа гадна биеийн ерөнхий өвчлөлүүдийг бас хайж авах хэрэгтэй байдаг. За бас элэг бөөрийн өвчлөлтөй хүмүүс бол энэ бэлгийн сулралт өртгөн нэлбэг байдаг. За гэх мэтчлэн яг энэ одоо цусан хангамжтай зүрх судасны тогтолцоо, хоёрдугаарх нь дааврын тогтолцоо, гуравдугаарх нь мэдрэлийн тогтолцооны одоо хувьд ирүүл байна уу гэдгийг бас хүмүүс шалгуулж үзүүлэх хэрэгтэй. Ер нь одоо эргэжтэй эмчд очиад үзүүлнэ. Эмчд очиж үзүүлэхээр эмч чинь гол нь шалтгааныг олж тодорхойлоод тэгээ яг энэ шалтгаан одоо үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийлэхийн тулд бид нар эмчд үзүүлээд байгаа байхгүй. Одоо яг энэчнээс нийтлэг гаргадаг алдаа гарч ирдэг. Энэ алдаа юу гэхээр ингээд маш их одоо ийм бэлтмэл янз бүрээр зардаг. Янз бүрээр сурчлал те. За энийг уугаал шууд бэлгийн сулрал арилн ингэн тэгнэ бугын тусын ивэр уун те. Гэх мэтчлэнгээр ерөөсөө одоо маш олон төрлийн сурчлагаагаар ингээд хүмүүс энийг уучвал зүгээр болно гэж бодлоо те. Аваад уудаг үрд өгөхгүй байдаг. Энэ худлаа юм байна гэдэг ч юм уу те. Эсвэл сөрөг үрдэн дагавар өгдөг ч юм уу. Ийм нөхцөл байдалтай яваад байдаг. Гэтэл яагаад энэ бүгдээр ингэ шийдэгддэг вэ гэсэн. Яагаад ийм байдгүй гэхээр эмчтэй ч үзүүлээгүй. Дур мэдэж хэрэгжилж байгаа учраас үрдэн өгдөг юм аа. Жишээ нь зүрх судасны өвчнөөсөө болоод тусан хангамжийн дутагдлаас болоод бэлгийн сулрал хөвчрөлтийн хямрал үүсээд байгаа бол эмчт үзүүлээд энийгээ тодорхойлоод үндсэн шалтгаанаа эмчлэхгүй бол энэ чинь хэвэн болохгүй л гэсэн. Тэгээд дааврын тогтолцооны алдагдaltaй бол бас үзүүлэхгүй бол энэ одоо хэвэн болохгүй л гэсэн үг байна шүү дээ. Даавар гэхээр эр бэлгийн даавар нөө тестостероныг яриад байгаа. Зөв. Одоо эмчтэйгээ бас ярьсаар байгаад нөгөө хүний эрүүл байна гэдэг бол хүний судастай шууд хамааралтай гэдгийг аюулсаа ойлгож байна. Хүний эрүүл байдал судас гэдэг маань бас зүрхийг бас давхар хэлж байгаа тийм. Тэгэхээр хүний ерөнхий энэ эрүүл байдал, залуу байх байдал маань шууд одоо энэ эр хүний одоо энэ бэлэг эрхтэнтэйгээ ингэж холбогдож хэрвээ тэр хүний ерөнхий биеийн одоо юу гэдэг судас зүрх судас асуудалтай байдаг бол одоо бас тэр нь бас асуудалтай болж таарах гэдэг юм тийм. Тэгэхээр л одоо анхаарах. Харин одоо нэг ийм судалгаа байдаг байхгүй хөвчрөлтийн хямралтай. Ер нь одоо нөгөө бэлгийн үйл ажиллагааны алдагдал үүсч эрэхтэй хүн зүрхний шийдээс тусах эрсдэлтэй байна гэсэн гэж явдаг байна шүү дээ. Тэр нөгөө цусан хангамжийн дутагдал үүссэн байх нь шүү дээ. Тэр хүнд ямар ч байсан. Тэгээд хөвчрөх эр бэлэг эрэхтэн хөвчрөх үйл ажиллагаа хямралд орсон. За энэ нь ажиглагддаг бол энэ чинь явандаа яг зүрх гэдэг эрэхтэнд шигдээс өөх бас ийм эрсдэлтэй байна гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр
яг одоо сая унагийн хэлсэн шиг ерөнхий биеийн өвчнүүдийг илрүүлж тодорхойлуулаад үндсэн шалтгаанаа тодорхойлоод тэрний эсрэг эмчилгээ хийх нь хамгийн гол зам байдаг учраас яг мэрэгжлийн эрхтэйчүүдийн эмчийг бол андрологийн эмч гэж нэрлэдэг тийм. За тэгэхээр яг энэ мэрэгжлийн эрхтэйчүүдийн эмчд үзүүлж ээж эмчилгээнийхээ одоо зарчмыг сонгож тий чи яг уух хэвээр юмнуудыг хэрэглүүлж ингэж ууж явах хэвээр байдгийг. Тэгэхгүй болохоор ингээд янз бүрийн юм хэрэглээд хятад метод одоо баталгаатай баталгаагүй гайлтай гайлгүй янз бүрээр орж ирсэн гар дээрээс гэх мэтлэн тий төрөл бүрийн янз бүрийн бэлтгэлүүдийг хэрэглээд эрүүл мэндээр хохирцсон хүмүүс нь маш их байдаг шүү. Энийг бол айгүй сайн одоо анхаарч явах хэрэгтэй. Тийм учраас бид нар яг энэ эмчилгээ талдаа бол нэгдүгürt бол эмчд үзүүлнэ гэдгийг бол толгоондоо бүгдээрээ хийгээд өгч хэрэгтэй. За би яг эмчд үзүүлээ шинжилгээ өгөөд ингэ юм байна гэд. За тэгээд дээрэс нь эрэгтэйчүүд маань яг үйл ажиллагаануудаа өөрсдөө эрэгтнүүдийнхээ үйл ажиллагааг нарийн мэддэггүй юм шиг. За юу гэхээр эр бэлгийн даавар тестостерон төмсөг гэдэг эрэгтэй үйлдвэрлэнэ. Төмсөг гэдэг эрэгтэн бол эр бэлгийн дааврын үйлдвэрнэ гэсэн үг. За харин төмсгөнд одоо үүрэг өгдөг удирдлага нь бол өнчин тархинд байдаг. Өнчин тархинаас эр бэлгийн дааврыг үйлдвэрлэл тэ их үйлдвэрлэл, бага үйлдвэрлэхээ зогсоо, үйлдвэрлэхээ их болоо гэдэг чиглүүлгийг бол өнчин тархинаас өгдөг. Ийм учраас одоо яадаг вэхээр нэг бэлгийн дур үсэл гэдэг зүйл нэгдүгürt байдаг байна шүү дээ. Яг одоо бэлгийн үйл ажиллагааны хувьд тэр хүн одоо их хүсэх тэ гэх мэтлэн тархинд юу бодох вэ гэдэг нь одоо эр бэлгийн даавар тухайн үед одоо ихсэх үгүй юу гэдэгт айгүй их хамааралтай байдаг гэсэн үг. Бэлэг эрхтэн тэрийг бол шийдэхгүй хүний тарих хүний одоо юу гэдгийг бэлгийн харилцааны тэр хүсэл бүх одоо зүйлийг зохицуулдаг гэж ярьж. Би юунийг яг ойлгож байна. Одоо жишээлбэл нөгөө нэг эротик кино гэдэг юм уу одоо том хүний кинон дээр тэр чинь ямар ч жүжигчний одоо юу гэдгийг бэлэг эрхтэн босдгоо байхгүй огт босдгоо. Яагаад гэвэл хүний тарих нөгөө нэг угаасаа тийм зүйл болохгүй гэдгийг мэдчихэж байгаа юм чинь нөгөө уран бүтээл учраас тийм болохоор тэнд нөгөө нэг огт тийм зүйл байдгүй гэдэг нь нөгөө энэ бас хүмүүстийг сонирхолтой байгаад болохоор энэ жишээ авчихсан шүү. Харин тийм байхгүй. Тэгсэн хэрнээ тийм юм болж байгаа юм шиг сэтгэлдээ хүнд өгөхийн тулд одоо найруулагч олон жүжигчдээс илүү одоо хэмжээний ур чадвар шаарддаг гэдээ бас сонсч ирсэн. Тэ эротик. За тэгэхээр яг одоо төмсөг гэдэг эрхтэн бол нэгдүгээр эр бэлгийн даавар үйлдвэрлэх нь байна. Даавар үйлдвэрлэх хэм хэмжээг өнчин тархинаас зохицуулах нь байна. Тийм ээ. Хоёрдугаарх нь эр бэлгийн эс буюу спермийг үйлдвэрлэдэг үйлдвэр нь. Өндөгч бол ийм хоёр зүйл хийж байгаа. За үрийн шингэнийг үйлдвэрлэх нь төрөө учрах. За төрөө учрах гэдэг эрхтэн чинь яг давсганы доор ярилж байгаа. Давсганы доор давсгнаас нь одоо шээлээгээ шээх гуурсан гэдээ гарч байгаа. Яг тэр давсаг дуусаад яг тэр гуурс нь үргэлжилж байгаа гэсэн үг байна шүү дээ, тийм. Яг тэр гуурс нь хоёр хажуу талд нь булчирхаа багт. Тэрийг төрөө улчирхаа гэж нэрлэдэг. Тэр төрөө улчирхаа чи юу үйлдвэрлэдэг юм гэхээр үрийн шингэнийг нь үйлдвэрлэдэг байна шүү дээ. Шингэнийг нэ. Тий, шингэнийг нь үйлдвэрлэдэг. Сайн болоо. Төмсгөнд гэжсэн аа. Тэгээ шингэнийг нь бас өөр газар. Шингэнийг нь өөр газар үйлдвэрлэдэг байна шүү дээ. Төрөө улчирхаа үйлдвэрлэдэг байна шүү дээ. Тэгээд төрөө улчирхаа чинь яах нь вэ? Тэр шингэнэ үрийн нөгөө шээх гуурсанд хийгээд өгчдөг байх нь шүү дээ. Шээх гуурс руу юу? Тий. Тэгжээс нөгөө гарч байгаа шүү дээ тэр чинь. Тэр тэгээд одоо тэр замд нөгөө төмсөгч нь тэр эр бэлгээсээ үйлдвэрлээд үрийн шингэнд хийж өгдөг гэсэн үг. Тий. Ингээд яг нөгөө бидний мэддэг одоо нэг удаагийн бэлгийн ажилд 3 мл орчим үрийн шингэн гардаг. Энэ дотроо сперм агуулсан юм шингэн зүйл байна шүү дээ. За тий нөгөө үрийн шингэн гэдэг чинь өөрөө сперм амьдрах нөхцөлийг одоо хангасан юм шингэн байхгүй юу? Тэрийг дулаахан одоо яг өөрийнх нь одоо амьд амтан буюу тий сперм гэдэг нэг эс байгаа шүү дээ. Тэр эсийг амьдруулах тэр шингэнийг үйлдвэрлэх хилээд байгаа. Тэгэхээр эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны хямрал бол одоо энэ төрөө улчирхаа гэдэг эрхт нь эрүүл байна уу гэдэгтээ бас хамааралтай. За нөгөө одоо сая ярьлаа шүү дээ төмсгөнд байгаа тестостерон хэмжээ зүгээр хэвэн байна. За зүг судас цусан хангамж нь хэвэн байна. Хөвчрөхөд ямар ч асуудал байхгүй. Тэгсэн хэрнээ төрөө улчирхайд нь асуудалтай бол бас бэлгийн үйл ажиллагааны хямрал үүсэх нь байна шүү дээ. Ер нь бол төрөө улчирхайд эрхтэн мэдээж нас тусмаа бас өвдөх гээд томордог, шохоождог, төрөө улчирхай хавдар үүсдэг гэдэг одоо төрөө улчирхайд эрхтэн бол олон янзаар өвддөгөө. За хамгийн гол өвдүүлдэг юм бол бэлгийн зам авч.
Ерөөсөө л дөрвөн улжихыг ерөөсөө өвчл үүсгчдэг тий. Тэнд одоо хэдэн жилийн дараа үзүүлсэн чинь шохойцсон голомттой байна. Дөрвөн улжихаа томорцсон байна, ийм байна. Дөрвөн улжихын асуудлыг үүсгэдэг ер нь үндсэн шалтгаан бол бэлгийн замын өвчин. Бэлгийн замын өвчин туснаасаа болоод дөрвөн улжихаа гэмтээчдэг. Тэгээд тэр нь ядгүй 30, 40 тий 50 наснд тэрнээсээ болоод дөрвөн улжихын асуудал үүсдэг гэсэн. Гэхдээ энэ дээр бол бас их эмзэг хандах юм байна. Одоо жишээлбэл манай аавч гэдэг юм уу те нэг настай хүн ч гэдэг юм уу төрөвлөжрхаа нүвжэтэл одоо сонсож байгаа хин нэгэн бэлгийн замын өвчин тусцсан байсан юм байна шүү дээ. Хүмүүс ч их муухай шүү дээ. Тэгж бодож гэдэг юм. Хэрвээ уг хүн үнэхээр тийм биш байтал хүнийг дэж гүтгэх юм бол энэ залруулшгүй алдаа болно те. Гэтэл энэ бас бусад шалтгаанаар өвдөж болдог бэлгүү дээ. Тэгэлгүй яах вэ? Ер нь 45 наснаас эхлээд за би яг залруулж хэлье. Ер нь 45 наснаас дээш наснд бол нөгөө одоо насжилдаасаа болоод гэсэн үг байна шүү дээ тий. Энэ дөрвөн улжирхайнд бол атропиг хатангаршил үүсээд ингээд асуудлууд үүсдэг. За тэр нь яг таны хэлж байгаа шиг одоо бэлгийн замын халдвараас болоогүй. За өөр бүр чэс дамжуулах замаар орж ирдэг бөөрийн одоо хүчин давсагны өрөсөлж гэдэг юм уу те бусад одоо үүсгэжээс болоод энд одоо өрөсөл үүсээд дөрвөлжихаа өвдөн гэсэн. За хөвчлэн тэрнээс өмнөх насанд бол ихэнх шалтгаан нь бол бэлгийн замын халдвараас болдог. За зарим тохиолдолд бол гэхдээ одоо жишээлбэл бэлгийн замын далд халдварууд гэж байдаг. Халамид трихомназ гэдэг ч юм уу те олон жилийн өмнө халдвар авцсан. Тэр нь олон жилийн дараа одоо өрөсөл өвчин үүсгдэг. Хатуурал үүсгдэг юм бас шалтгаан болж өгдөг шүү. Тэгэхээр бэлгийн замын өвчин бол бусад эд эрхтнийг өвдүүлдэг одоо ийм бас үндсэн суурь болж өгч байна. Тийм эрхтэй өн дээр бол ерөөсөө яг л гол тэр төрүүлж хайд эрхтнийг өвдүүлчихдээ юм аа. Тийм учраас би энийг яах гэж хэлээд байгаа гэхээр одоо сонсогч залуучууд маань те аль болохоор залуу наснаасаа энэ бэлгийн замын өвчнөөс 100% хамгаалж явах нь өөрийгөө хамгаалж явах нь хамгийн гол зүйл байдаг шүү. Ер нь бол. Тэгэхгүй манай Монгол улс ч одоо бэлгийн замаар дамжих халдвар ингээл Азиа нэгт орж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар энийг бас ярихгүй байхын ерөөсөө арга байхгүй. Тэгээ өнөөдөр Тэмбүү гэдэг өвчнөр бас тэргүүлж байна. 100 мянган хүн тутамд Тэмбүүгээр өвдөж байгаа тоогоор ингээл хайл Азиа тэргүүлж байна тийм учраас энэ чинь дагаад яг нөө тэр одоо бэлгийн үйл ажиллагаа гэж одоо ихтэй болгон хүн болгон айгүй анхааралтай ханддаг энэ эрхтний энэ үйл ажиллагаанд чинь сөргөөр нөлөөлдөг шүү гэдэг хэлж өгөх гээд байна. Зөв. Одоо 2 жилийн өмнө лөө 1 жилийн өмнө лөө Монголд гэлтгүү дэлхийн нийтээрээ одоо энэ Тэмбүү өвчлөлийн урд хожид байгаагүй хамгийн өндөр түвшинд ингэж одоо 10 хүн тутмын одоо хэдэн ч гэдэг юм уу өндөр түвшиндээ хүрсэн тухайс мэдээллийг сонсоод бас одоо сэрд хийж л байлаа. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад үзүүлье. Энэ танаас нэг асуулт асуучих. Тэгээд хоёулаа танилцуулсныхаа дараа үргэлжлүүлье. Та түрүү нөгөө хэлсэн дур тавилтын хугацаа удаан байхыг хүмүүс нөгөө нэг одоо энэ би их сайн байна ч гэдэг юм уу те тэгж бодоод байдаг. Гэтэл энэ маань бас бэлгийн сулралын нэг хэсэг гэж хэлжсэн те. Тэгэхээр яг ямар хугацаатай байх ёстой юм? Удаан байвал одоо те сайн үгүй. За ер нь нөгөө стандарт хоёулаа хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлээ. Тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хариултаа хадгалъя гэдэг худалдаа үйлчлийн банк маань хүмүүст одоо юм мөнгө хадгалах юм гоё амар юм одоо хэлбэр хоримтлуулах юм аргуудыг та бүхэндээ санал болгож байгаа маа. Тэгээ нөгөө альва зүйлийн нөгөө нөхцөлийг ингээ бүрдүүлээд өгнө гэдэг бол хамгийн чухал байдаг тий. Одоо хүн болгон хоримтлалтай байхыг хүсэж байна. Хоримтлалтай хүн ямар гоё өөртөө ихтэй тий одоо ирээдүйдээ ихтэй амьдрах билээ. Гэтэл одоо яг нэг ийм том шийдвэрийн өмнө ирээд байгаа юм шиг бас хэн болгон тэрийг хийж чаддгүй. Тэгэхээр та бүхэн маань худалдаа үйлчлийн банктай гэрээ байгуулад энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг авчих юм бол та одоо карта зурх болгондоо таны хариулт одоо мөнгнүүд буюу одоо жишээлбэл одоо 1000 төгрөгийн доторх гэх юм уу эсвэл 5000 доторх гэх юм уу таны одоо хийсэн гэрээн дээрээ та тэр дүнгийн сонгох юм. Тэгэхээр одоо 6500 төгрөгийн кофе авлаа гэж бодоход 7000 төгрөг таны картнаас хасагдаад таны одоо хадгаламжийн данс руу ингээд маш одоо бага хэмжээгээр гэх юм уу те тогтмол ингээл ороод ирнэ гэсэн үг. Энэ бол маш чухал. За тэгээд өдөр бүр хоримтлуулъя гэдэг энэ үйлчилгээ байгаа. За энэ болохоор одоо картынх нь бас үлдэгдэл мөнгө нь өдөр болгон таны данснаас хадгаламж руу шилжээд байх юм аа. Тэгэхээр одоо ямар нэгэн санхүүгийн юм дарамт үүсгээд байхгүй те ийм маш гоё хэлбэр үйлчилгээг та бүхэндээ санал болгож байгаа. Үүний одоо үр дүн гүйтсэн одоо Америк явсан, аялсан, элдв зүйлээ
одоо олон жил ботсон юм аа тэр биелүүлсэн хүмүүсийн тохиолдол бол их байгаа. Одоо манай од мөндөр дээр ч гэсэн байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн 1819-77 болон одоо өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт хандж болно. Тэгээд Худалдаа хөгжлийн банкныхаа хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр асуултанд хариулъя тийм ээ. За ер нь стандарт одоо хэмжээ гэдэг хэвийн хэмжээ гэх юм уу та. 5-8 минут одоо үргэлжлэхийг хэвийн хэмжээ. Ямар ч асуудалгүй. 5-8 минут одоо тухайн секс үргэлжлэхийг бол хэвийн гэж үздэг байгаа. Хурдан дуур тавих гэдэг нь тэгэхээр яа гэсэн үг 5 минут хүрэхгүй байхыг хурдан дуур тавилт гэж нэлээд ахна шүү дээ. За тэгэхээр цаг тавьжийг одоо тэр ажлыг хийдэг хүн бол ер нь бол бага бах те. Тийм яг хөтэй таамаглаж байна. Багцаагаар тий. Тэгэхээр ерөнхийдөө яг 100% бол биш. Зарим хүмүүс чинь нэг түрүүнд хэлсэн физиологийн онцлогоор удаан хугацаанд үргэлжилж хийдэг тий ийм төрлийн хүн байдаг. Гэхдээ хөвчлэн юу гэдэг чинь хүмүүс ингээл ярьдаг л хэдэн цаг хийдэг 30 минут 40 минут цаг хийх мэх гэдэг чинь ерөнхийдөө бол нөгөө дур тавьж чадахгүй байна л гэсэн үг л дээ. Удаан дур тавиад байна. Тэ бэлгийн сулралын бас нэг шинж тэмдэг илрээд байгаа юм уу гэж ажиглагдаж болох үз. Одоо удаан үргэлжлэх тусмаа яг нөгөө эмэгтэй хамтрагчтай одоо сөргөнлөөтэй эн чинь шархална одоо эмэгтэйчүүдийн эргэтэндээ өвтрээ чинь шархална цус гарна гэх мэт удаан нэг удаа удаан үргэлжлэх тусмаа бол сөргөнлөөтэй ер нь бол байдаг. Тэгэхээр стандарт хэмжээ бол нэг 5-8 минут. За бүр ингээд зарим Францын биений судалгаанд харж ирсэн. Эрэгтэй хүн 300-аас дээш удаа хөдлөх ёстой гэж байна. Одоо яг үндсэн сексийн хөдөлгөөнийг 300-аас дээш удаа хөдөлгөөн хийх ёстой. 300-аас одоо 300 хүртэл хөдөлгөөн хийхгүйгээр одоо секс нь дуусчаад байвал энэ бас бэлгийн сулралын шинж шүү гэж үздэг байна. Хэвийн хэмжээ. За тэгэхээр дараа нь одоо яг нэг гол зүйл нь юу юм бэ гэхээр саяны ярьсан дээ одоо эрэгтэй хүн дээр чинь төрүүлж ирэх байна, төмсөг байна, тэгээ шодоо байна. Шодоо гэдэг ихт нь бол цусаа хангамж гэсэн үг юм. Ерөөсөө цусаад үрдэг хэрэгтэй. Ямар ч булчин байхгүй Тий, тий. яг булчинлаг л да. Байгаа. Гэхдээ яг ингэнээр ойлгоход бол том судасл гэдээ ойлгож хэрэгтэй. Тэгэхээр тэр судас ингээд цусаад үрдэг л гэсэн үг. Цусаад үрдэг. За тэгээд эр бэлгийн толгой хэсэг буюу тэрхий хэсэг нь бол мэдрэлийн судасаар баялаг. Тэнд яг нэг хүрлцэх мэдрэмж авч ээж одоо нөгөө дур хүсэл хангагддаг байх ёстой. Зарим нөгөө хүмүүс хит мэдрэг байдаг. Цөөн төрлийн хүмүүс яг энэ тэрхийн хит мэдрэг байдаг учраас хурдан дур тавих гэдэг. Тэр хүн бэлгийн сулрал хэвийн хэрнээ тэрхийн яг нь ингээд төрлөхийн одоо хит мэдрэг байдаг учраас хурдан дур тавих гэдэг бас ийм төрлийн хүмүүсээс байдаг. Тэгэхээр энэ хүмүүс одоо бүгдээ хурдан дур тавьж байгаа болон бас бүгдээрээ бэлгийн сулралтай гэж хэлж байгаа юм биш шүү те. Одоо сайн ойлгоорой гэж. Бас их нарийн комплекс юм байх нь шүү. Тий. За энэ одоо үйл ажиллагаа бүгдийг эр бэлгийн даавар буюу тестостерон гэдэг даавар зохицуулдаг стероид бүтцтэй ийм одоо эр бэлгийн дааврыг тестостерон гэдэг байгаа. За энэ чинь нөгөө яс том байх одоо хүний эрэгтэй хүний дуу хоолойны бүдүүн те үсрэхийг байдаг. За эрэгтэй хүний өөхний хэлбэр жилт эмэгтэй хүнийхээс өөр гэдэг ясан дээр таргалахаар булчингийн хөгжил бас өөр байдаг яг хөгжөөд ирэхээр байна. Гэх мэтлэн энэ одоо эр шинжийг агуулж байгаа бүх зүйлийг зохицуулж байгаа зүйл нь энэ эр бэлгийн даавар юм аа. Эр бэлгийн дааврыг үнчин тарих ялгаруулад за тэгээд тэр нь үнчин тарих нөгөө нэг үүсгээд үнчин дэх одоо дохиог нь яг үндсэн сигналыг нөгөөд үйлдвэрлэдэг нь төмсөг гэсэн. Төмсөг үйлдвэрлэдэг хэрэгэлдэг эрхтнүүд нь юу вэ гэхээр эр бэлгийн одоо эрхтнүүд нь дээрээс нь хүний биеийн бүх булчин энэ тестостерон гэдэг дааврыг хэрэгэлдэг. Энэ эр бэлгийн даавар одоо хэвийн хэмжээнд байж ээж яадаг вэ гэхээр булчин хүчтэй байна гэсэн. Хүмүүсийн булчингийн хүч мөчийг зохицуулдаг гэсэн. За ер нь таргалалт гэдэг зүйл нь яг хортой гэж яриад байгаа. Таргалах ялангуяа хэвлийн таргалалт ихсэх тусмал эр бэлгийн дааврын хэмжээ багасдаг байхгүй. Тэрнээсээ болоод эр бэлгийн дааврын хэмжээ багасж байгаасаа болоод яагаад вэ нөхөд төмсөнд одоо энэ эрэгтэйчүүдийн бэлгийн ажилд зацуулагдж байгаа дааврын хэмжээ багасаад ингээ бэлгийн сулрах хөвчлөлтийн хямрал гэдэг зүйл рүү очиод идэг гэсэн үг.
тийшээ очиод байна л гэсэн санаатай. Тий, одоо бас нөгөө хүмүүсийн их андуургадаг нэг зүйл бол нөгөө удаан дур тавихгүй байх. Одоо том хэмжээтэй байх янз бүрийн нэг мэдцлүүд хийлгдэг ч юм уу те. Энэ бол надад маш их өрөөсгөл санагддаг. Харин зүгээр бид нэр эрүүлэл байх хэрэгтэй те. Яг тий. За тэгээ яг эрүүл мэндийн даавар дээр ер нь ямар шинж тэмдгүүд илэрдэггүй гэхээр бэлгийн дур өсөл буурах те. За тэгээ таргалах хэрэгтэй ялангуяа хөвлийгээрээ их таргалах. За тэгээд уур бухимдалтай олох, сэтгэл тавгуурхэх тий айгүй уур бухимдалтай олох, сэтгэл тавгуурхэх, стресстэх. Тэгэл одоо яншаа болох гэх юм уу одоо манайхны одоогийн хэлээр бол эрэгтэй хүн ингэх тусмал нөгөө эр бэлгийн даавар нь багасаад байгаа гэж нэг шинж байдаг шүү. За бас зүрхний өвчлөл ихсэх, төрөө улчирхайн өвчлөл энэ төр бүгдээр эр бэлгийн дааврын багасал бас нөлөөлсөн байдаг. Одоо бэлгийн сулрал бол хүний амьдралын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх буюу тэр сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ те тэр хүн одоо өөртөө итгэлгүй байх байнгын одоо тэр үйл явдлыг хийх болгондоо өөртөө итгэлгүй байгаад байвал тэнд бас яаж нөлөөлөх вэ гэж бодохоор ер нь бол саяхыг бас ойлгож байна те. За эмчээ хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар медскан эртгэлрүүлэхийн төв манайгаа тийм ээ. За тийм манай медскан эртгэлрүүлэхийн төв манайх ерөөсөө яг одоо онцлогооны төв гэж ойлгож байна. Манайх MRI компьютер томограф, эрдэнэтгийн эхо зүрхний цэцлэгаан бичлэг, за нүдний иж бүр үзлэг гэх мэт 9 төрлийн тоног төхөөрөмжтэй. За үүний 6 нь бол хиймэл оюухан суурилж түүнэлт гаргадаг. За 4 төрлийн багц онцлогоо гаргацсан. За 4 төрлийн багц онцлогоос гадна компьютер томограф, MRI шинжилгээгээр онц тодруулах шинжилгээ хийдэг. Ингээд багц онцлогоо болон онц тодруулах шинжилгээ хийдэг ийм одоо цогц онцлогооны төв юм аа. Тэгэхээр манайд одоо ерөөсөө бүрэн үзлэгээ бол эрүүл мэндийн үзлэгээ манай даатахад үзүүлж болно гэдэг нийт сонсогч нартай бол баттай хэлмээр байна. За медсканд яаж холбогдох вэ гэхээр 77 77 22 21 гэдэг утсаар мөн медскан цэгийн гэдэг вебсайтаар дамжуулаад манай бүх мэдээллийг бол авч болно. За манай байршил хаана байдгүй гэхээр Натур худалдааны төвийн зүүн талд. Медскан гэдэг өөрсдийн 3 давхар байртай 20 автомашин зохицуулалттай ийм одоо имлэг таныг хүлээж байгаа шүү. Тэгэхээр одоо нийт сонсогч нартай одоо он гараад те одоо нэг баяр яслууд нь бүгдээрээ дуусч штэ. Тийм учраас одоо нэг эрүүл мэндэд анхаарад те эрүүл мэндэд анхаарад ингээд бие үзүүлээрээ жилийнхээ үзлийг хийлгэрээ албан байгууллагуудаас ажилчдынхаа эрүүл мэндийг нэгт тавьж байгаарай. Ер нь ингээд ажилчтай хамтдаа үзүүлээрээ медсканд бол хандаж манайхаар одоо хамгийн чанартай онцлогоо хийлгэрээ гэж бол уриалмаар байна. За баярлалаа. За тэгэхээр цааш явъя. Тестостерон гэдэг одоо энэ дааврыг яриад байгаа. Тэгэхээр энэ даавар нь ер нь бол нас ахих тусам буурах нь шүү дээ. За оргил үе бол ер нь 12-оос 24 насны үеийг бол тестостероны оргил үе гэж нэрлэдэг. Тийм болоо байхад бол яг энэ тестостерон бол цуснд оргил үедээ хүрдэг байх нь шүү дээ. Үйлдвэр жилтэн. Тэгээл тэр наснаас эхлээл ингээд маш багаар ингээд буурдаг. Тэгээ ер нь бол эхний бууралтыг 45 нас гэж үздэг. Хоёр дахь бууралт нь 60 наснд явагддаг. Яг юм хоёр янзаар бол тестостерон огцон бууралт явагддаг. Гэхдээ 12-оос 24 хүртэл яг юм оргил хэмжээндээ өндөр байж байгаад тэгээд тэрнээс биш ингээд маш багаар ингээд буурдаг гэсэн үг. За тэгэхээр 45 наснаас өмнө л тестостероны хэмжээ буураад байна шүү дээ. Шинжлэх өгдөг ч юм уу ер нь тестостероны хэмжээ буураад байгаа бол нэгдүгээр үндсэн суур өвчнүүд юу байгаа дээ. Нөгөө чихрийн шижингээс болоод цусндаа сайхан хэмжээс одоо хэд тархалтаас болоод тий дааврын хэмжээ буураад байна уу гэдгийг бас үзүүл одоо онцлуулах хэрэгтэй. За эсвэл одоо энэ дасгал хөдөлгөөн хийхгүй байх ер нь тестостероны хэмжээтэй аягүй хамааралтай байдаг. Өдөр тутам би одоо эрэгтэй хүн чинь байглаасаа яах вэ гэхээр булчин жирэмсээ ашиглаж гүйж харайж ан аав хийж те ингэж амьдрах одоо нөгөө хоол идэж жилээ авч ээж те гэр бүлтэй дэж ингэж амьдрах цохилтолгоотой байхгүй та. Тэгэхгүй одоо сүүлүүд ингээд энэ өдөр тутмын одоо дасгал хөдөлгөөний хийхгүй бүгээс болоод булчингийн үйл ажиллагаа ингээд сул байна гэсэн. Булчин ингээд жоохон сул байгаад ирэхээр тестостероны хэмжээ ингээд багасаад ирдэг гэсэн. За эсрэгээ тогтмол одоо дасгал хөдөлгөөн хийдэг те тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байнгын үйл ажиллагаатай одоо бэлтгэлтэй хүмүүсийн бол тестостероны хэмжээ бол буурдаггүй айгүй сайн байдаг хэрэгтэй хүмүүс. За ингээр хүмүүсийн нэг буруу ойлголт яваад идэв шүү дээ. Нөгөө фитнесийн юм одоо бодигийнх нь чи одоо ингээд одоо
одоо эргэтэн хөвчрөхөө болцсон бэлгийн сулралтай байдаг мэдэг гэдэг. Тийм жижигхэн эргэтэнтэй байдаг ч тийм гих мэтлэнгээр их одоо ярьдаг байхгүй. За энэ бол нэг талаар их буруу шүү. Эсвэргээр тэр хүмүүс байнгын булчингийн үйл ажиллагаа сайтай байгаа. Ер нь бол тестостерон хэмжээ бол байнга өндөр байдаг. Тэ эсвэргээр харин ч одоо бэлгийн эрүүл мэндийн хувьд бол илүү байх, сайн байх, тэ хэвэн байх тохиол ажиллагддаг. Тэр сайхан харагдаж байгаа шиг бас тийм байна гэсэн үг юм биш үү? Яг тийм. Харин ямар одоо огт байхгүй зүйлийг хүмүүс ярихгүй шүү дээ. Ямар тохиолдолд муудаад байгаа вэхээр нөгөө тариа хийлгсэн. Стероид тариулчихж байгаа байхгүй нөгөө одоо тамирчин хүн учраас те эр бүлийн даавраа их хэмжээгээр одоо тариагаар аваад тэгээ тасгалаа хийгээд булчингаа томруулах гэдэг гэсэн. Ийм зорилгоор тестостероныг тариагаар хэрэглээд ирэхээр төмсгөнд тестостероны ялгаруулалт нь буурчихдээ. За энэ бол аюу амархан логик. За юу хүүхээр тариа хийчингүүд одоо тариа тариулчингууд цуснд тестостерон гэдэг дааврын хэмжээ өсчихнэ. Цуснд тестостерон гэдэг дааврын хэмжээ өссөнгүүд тарих мэдээд авна шүү дээ, тий. Тэгэнгүүт өнчин дээрх чинь төмсөглөө тестостерон гэдэг даавар үйлдвэрлэхээр зогсоо гэдэг тушаал өгч чинь. Цуснд ихчлээ. Ингээд нөгөөх нь зогсоод байдаг гэсэн үг. Төмсгний үйл ажиллагаа буураад байдаг охно шүү дээ. Ингээд эннээсээ болоод төмсөг жижигрэх, төмсөг хатган гаших те цаашлаад бэлгийн сулралт өртдөг гэсэн үг. Ерөнхийдөө одоо ингээд тогтмол ингээд тестостероныг стероид хэлбэрээр тариагаар ашиглаж байгаа хүмүүс бол ихэнх үедээ одоо бэлгийн үйл ажиллагаа нь сайн одоо өндөр хэмжээнд байжгаад урт хугацаанд ингээд шууд бэлгийн сулралт өртдөг. Энэ бол нууж хаагаад байхгүй үнэн юм. Зохистой хэрэглээгээр бол зүгээр зохисгүй хэрэглээгээр бол аюултай гэж ойлгож байна зөв үү? Үгүй зохистой хэрэглээ гэж бол ер нь л байхгүй. Тестостерон чинь ер нь бол төмсөг гэдэгт нь л үйлдвэрлэж байх ёстой. Бид нэр одоо яг байгалийнхын жамаар тий одоо дасгал сургуультай игээд эрүүл амьдраад тий зөв хооллоод төмсгөндөх тестостероныхоо үйлдвэрлэлтийг дэмжих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэр их гаднаас хэрэглэчихээр гаднаас шууд аваад ирчингүүд төмсгөндөх тестостероны үйлдвэрлэлт нь буурчдаг гэсэн үг. Логикийн хувьд. Тийм учраас аль болохоор одоо маш олон хүмүүс фитнесээ одоо хичээлж штэ тий. Одоо бүрэн одоо ийм мэдээлэл аваагүй байх үүднээс янз бүрийн буруу мэдээллээр аваад. За энэ чинь дээрээс нь том мун гэдээ олон зүйл хамаарагдана бас. Яг хэрэгэлсэн хүн болго ийм болно гэсэн үг бол бас өрөөсгөл хэрэгжилж байгаа ийм бэлтгэл дээрээс нь тунгийн хэмжээ гэхэд олон зүйл бол хамаарагддаг. Тэгэхээр ер нь одоо өдөр тутам дасгал хийж байгаа нь бол аюулсай. Одоо фитнест явж байгаа. Энэ нь бол эсвэргээрээ одоо бие үйл ажиллагаа сайжруулад, булчингийн үйл ажиллагаа сайжруулад, эр бүлийн дааврын тусандах хэмжээг нэмэгдүүлж өгдөг гэсэн үг байглаас нь. Энэ бол одоо сайн шүү. Харин яг ингээд одоо яг ингээл Мистер Олимпиад одох ч юм уу те яг ийм бүр амар мэрэгжлийн топ түвшинд байдаг тамирчид бол ер нь бэлгийн үйл ажиллагаа золиослол ерөөсөө шууд одоо булчингуудаа томроод ингээ авчиж байгаа гэсэн үг. Ер нь тестостерон гэдэг нэг даавар байна. Булчин ашигладаг, бэлгийн үйл ажиллагаа ашигладаг гэсэн үг. Тэгэнгүүт тэр одоо тэр тамирчид бол бэлгийн үйл ажиллагаанд бүр ашиглахаа болоод тэр даавраа бүгдийг нь яах нь булчиндаа ашиглахаар ингэж одоо золиослж ийн гэдэг санаатай гэсэн үг. За дээрэс нь түрүүнд нэг хальт яад өнгөлөө том жижигхэн нэг асуудал байгаа тийм. Энэ нь том байх тусмаа том хэмжээ том байх, бэлгийн чадвартай байх хоёр өөр ойлголт юм аа. Ер нь бол бэлгийн чадвартай байх гэдэг нь энэ хөвчрэлтийн асуудал. Саний ярьсан. Хүний бие эрүүл байгаад хангалттай хэмжээнд буюу 150, 160 мм мөнгө өсний багны даралттайгаар хөвчөрдөг тий. За энэ ингээд 5-8 минутанд за эсвэл 8-аас 15 дээд нь 15 минут хүртэл тий ямар ч одоо бууралтгүйгээр даралтын бууралтгүйгээр хөвчрэлт нь хэвэн явагдаад за ингээд дурд тавьдаг энэ одоо үйл ажиллагааг бол хэвэн гэж нэрлэдэг байгаа байхгүй. За энэ хэвэн үйл ажиллагаагаа одоо ингээд хангадаг байхад л энэ бол энийг чадах гэж нэрлэдэг. Том жижиг асуудал бол одоо энэ чадвархын асуудалтай ижил хэмжээнд том байх тусмаа чадвартай байна гэсэн үг бол биш гэсэн үг. Ер нь том байх тусмаа хатуурах чадвар нь сул байдаг талтай. Угаасаа тийшээ чи яадаг вэ гэхээр нөгөө их хэмжээний том байх тусмал их хэмжээний тус орно гэсэн үг шүү дээ. Ер нь бол нөгөө том байх тусмал тэрий чинь өргөх чадвар нь тий өргөх чадвар чинь илүү шаарддаг болчиход байна гэсэн үг байхгүй.
Тэгээд дээрээс энэ чи байгалаараа газар зүүгээрээ яадгүй гэхээр Аз хүмүүс байна шүү дээ. Аз хүмүүс чинь ингээд эмэгтэйчүүд нь жижигхэн арц хэмдээс жижигхэн үгээрээ ингээд одоо өтрийний хэмжээч гэсэн жижигхэн байгаа. Энд нь яг одоо тохируулаад Аз эрэгтэйчүүдийн хэмжээнд яг одоо Аз эмэгтэйчтэй зөвлөд байж байгаа. Гэтэл үүнтэй харьцуулахад Европчууд юм Африкийн эмэгтэйчүүд юм ясны хөгжил, арцгийн хэмжээ, таацны өргөн энэ ч хамаагүй том. Үүнтэйгээ хамааралтай одоо өтрийн хамаагүй уужин байдаг ч юм уу те. Яг энд нь тохируулаад тухайн одоо бүс нутгийн эрэгтэйчүүдийн ижил хэмжээнд одоо байгаад байдаг гэсэн. Тэгэхээр жишээ нь юу гэх юм бэ? Одоо Европ хүнтэй байд юм уу те, Африк хүмүүстэй харьцуулах ямар ч одоо тийм нэгдүгээр шаардлага байхгүй. За ялангуяа одоо эмэгтэй хүнд том эрхтэн орох тусмаа өтрийг гэмтэх, өвдгөх зовөр өгөх гэх мэт илүү харин сөрөг үр дагаврууд бол ажиглагддаг юм аа. Тийм учраас энэ хэмжээ том байна гэдэгт бол хүмүүс анхаарч одоо эр бэлгэгтнээ тоглох те янз бүрийн юм тариулах гэх мэт ийм сөрөг үйл ажиллагаа их явуулдаг. Энэ нь бол ер нь буруу шүү гэдгийг бол хэлмээр хүслээ мартаа. Яг өөрөө ингээд хит сэтгэл хангалуун бус байдаг бол одоо яг одоо эрүүл гоо сайхны хувьд одоо филлер шатагч юм уу те эрүүл мэндийн одоо арга хэмжээндээ авч болдог. Гол нь тэрийг мэрэгжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Тэгэхгүй манайхан чинь нэг хамаагүй хэлэгчээд идэх байхгүй вазлин шахуулах ч гэдэг гэдэл одоо янз бүрээр хандаад байдаг. Гэхдээ тэгхгүйгээр яг одоо яах ёстой вэ гэхээр эрэгтэй хүн бол мэрэгжлийн эмнэлэгт хандаад гоо зүүн талаасаа те одоо өөртөө сэтгэл хангалуун биш байгаа даа шүү дээ. Тэрний шигээ яах ёстой юм бэ гэхээр асуудал байвал эрэгтэйчүүд дэмжид хандаад асуудлаа шийдвэрлэхин зорилго. Тэгэхгүй бол ер нь нийт эрэгтэйчүүд 90 орчим хүртэлх хувь нь хилдэггүй гэж байгаа юм. Хэнд ч эмч танддаг, хэнд ч хилдэггүй яваад байдаг. 5% нь эмнэлэгт ханддаг, 5% нь эргэн тойрны найз нөхөд ч юм уу хостой хилдэг. Тэ? Ийм маш бага бол 90% нь хилдэггүй. Үүнээсээ болоод одоо манай Монголд чинь одоо насан турш хүмүүсийн дундх бэлгийн сулрал буюу хүчрэлтийн юм бол 64% байна гэдэг байгаа шүү дээ. 64% нь бол эрүүл биш байгаа даа л гэсэн үг байгаа. Тэг би яг бүх эмэгтэйчүүдийг төлөөлж чадахгүй л те. Гэхдээ надад одоо ямар нэгэн байдлаар одоо юм шахуулсан ч юм уу тийм юм бол нэгтэй айхтар таалагдахгүй. Ер нь бол тий. Эрүүл нөгөө байгалаараа юм илүү үзэсэнтэй юм шиг. Тэг яг төлөөлөхгүй гэдгээ хэлсэн те. Тийм. За бас эмчийн хайрыг сонсохдоо одоо манай ээжүүд бас энийг сонсох юм байна гэж ойлголоо. Би бас өөрийнхөө хүүхдийг бас бодож ялаа тэр тестостерон цаад агуулга нь юу вэ? Одоо бид нар дүүнертэй бас зөвлөх хэрэгтэй тий. Одоо нөхөр эрэгтэйчүүд үзнэ гэдгээсээ гадна. За ингээд нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө өндөрлж जैन тань төгсгөл. За төгсгөлд нь хэдүүлээ юу яаж одоо эрүүл байх уу? Эр бэлгийн эхэхт нь бэлгийн үйл ажиллагаагаа хэвийн байдлаар хангаж явах уу гэх нэгдүгээр тамхинаас татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт турах хэрэгтэй. Ерөөсөө тарган байж болохгүй. За 3 дугаарт яах вэ гэхээр энэ одоо зөв олж чихэн шижин гэдэг хүчнээс бол урдсан сэргийлж явах хэрэгтэй. 4-р нь давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Давс их идэх нь бэлгийн сулрал руу, хүчрэлтийн хямрал руу таашаа аваачаад байдаг гэсэн үг. Тэгээд давсны хэрэглээгээ одоо хязгаарлах хэрэгтэй. За ингээд одоо 5 дугаарт нь бол тогтмол эмчт үзүүлдэг байх хэрэгтэй. За энэ 5-ыг хийгээд авах юм бол одоо энэ эрүүл үдэ шүү. Эрэгтэй хүн бол энэ одоо бэлэг эрэхтэн шудаан хөвчрлийн хямрал эсвэл бэлгийн сулралдаг хүчинд нэгдэхгүйгээр ингээд амьдраад явах бүрэн боломжтой шүү гэж зөвлөмөр байна. За баярлалаа. Тэгээд эрчүүдтэй өөртөө ихтэй эрүүл мэндэ бас анхаардаг байхыг хүсье. Тэгээд өөртөө ихтэй тэ залуу насаа урт удаа хадгалж явахын тулд одоо ингэж хичээх хэрэгтэй юм гэдгийг бас ойлголоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүйн дэлгэрүүлгийн мэд скан болон за хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаа. Нэвтрүүлэг маань НТV болон Одон өндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Эмчтэй их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя да. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одон өндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр
Шинжлэх ухаан танин мэдхүй түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.